За өмнөх хичээлээр бид үржүүлэх хүртээ танилцсан 1-9 хүртэлх хүрдийг гаргасан байгаа. За тэгээд цаг дуусчихсан тийм ээ. Гэхдээ тэгсэн ч гэсэн болсон л доо. За учир нь 1-9 хүртэлх хүрд бол үржүүлэх хүрдний үндсэн хэсэг байгаа. 1-9 хүртэлх бүх хүрдийг мэддэг бол 1-9 хүртэлх ямар ч тоог 1-9-ийн хоорондох ямар ч тоогоор үржүүлж чадах болсон гэсэн үг. За өөр ямар ч үржүүлэх үйлдэл байсан хийж чадна гэсэн үг. Харин энэ хичээлээр үржүүлэх хүрдийг гүйцэн 10, 11, 12-ийн хүртийг гаргана. За ингээд 10-ийн хүрд ерөөсөө тгээс эхлэе. 10 тгийн хэдв? За тгээр юу гэж үржүүлсэн тэг гардаг? 10 тэг байсан ч тэг. Тэгдээр нэмхэн тэг, нэмхэн тэг, нэмхэн тэг гээд 10 удаа нэмсэн ч тэг л гарна гэсэн үг. Тэгвэл 11-ийн хэдв? 10-ыг үржих нь 1 гэхээр 11 удаа гэсэн үг. Эсвэл 1-ийг 10 удаа нэмнэ. За тэгэхээр чинь 10. Одоо та нар үүнийг бараг бодохгүйгээр хийж чадах байх. Тэгвэл 12-ийн хэдв? 10-ыг үржих нь 2. Өнгөө сална гэж ботсон боловч тэгсэнгүү. За 12 10 дээр нэмэх нь 10 буюу 20. За болж байгааз. За хардаа эхлээд 10-аар нэмэгдсэн байгаа. Ахаад 10-аар нэмэгдээд 20 болсон. За тэгвэл 13-ийн хэдв? Энд чинь 10 дээр нэмэх нь 10, нэмэх нь 10 гэсэн үг. Эсвэл 10-ыг үржих нь 2 дээр нэмэх нь 10. За өөрөөр хэлбэл 30 гэсэн ч болно. За 14-ийн хэдв? Одоо зүй тогтлыг нь ажиглаа байлгүй дээ тийм ээ. 14 тэнцүү 40. За ажиглаад яваарай. 10-ыг 4 удаа гэхээр 40. Ингээд 10-ыг үржих нь өөр өнгөөр бичнэ. За 5 гэвэл хэдв? За тэр чинь 50-таа тэнцүү тийм ээ. Тэгэхээр 10-ыг ямар ч тоогоор үржүүлсэн тэр тоо өөрөө ардаа 1 тэг нэмэгдсэн гарна гэсэн үг. Тэгэхээр 10-ийн хүрд тогтооход их амархан байгааз. За цаашаа үргэлжлүүлье. 16 хэдв? 60-таа тэнцүү 6 ба тэг. 17 хэдв? 70, 18. За энэ чинь 18-ийн 80, 19 нь 90, 10 нь. За энэ чинь харин сонирхолтой юм гэж 10 гэдэг чинь эхлээд 10 зайлаг бичээдх юм. Ерөөсөө улбар шараар бичнэ. За 10, 10. 10-ыг үржих нь 10 эсвэл 10. Тэгээд ардаа 1 тэг байна гэсэн үг. Түрүү хэлсэнчлэн 10-ыг ямар ч тоогоор үржүүлсэн тэр тоо ардаа тэгтэй гарч ирнэ. Ингээд тэг нэмэгдэхээр 100 болж байна. Яагаад 100 гарч байгааг чи ойлгосон байх тийм ээ? 10-ыг өөр дээр нь 10 удаа нэмсэнтэй адилхан гэсэн үг. 10 10-аар нэмэгцээр байгаад 10, 20, 30. За 30 гэдэг чинь 3 10 гэсэн үг тийм ээ? Ир чинь ерөөсөө л 9 10 шүү дээ. За цаашаа явъя. 10 11-ийн хэдв? 11 ардаа тэг байна. Тэгэхээр 110. За сүүлд нь 10 12 нь тэнцүү 120 гарна. За ингээд хэдүүлээ 10-ийн хүрдийг үзлээ. Харин ингээд зүй тогтлыг нь ойлгочих юм бол хэдийг ч 10-аар үржүүлж болж байгааз. Хэрвээ 5732-ыг 10-аар үржүүл гэх юм бол хэд гарах вэ? Энэ тоо ерөөсөө өөрөө гараад зөвхөн ардаа л тэг авна. За ингээд хариу шууд уншихгүй 5 7 3 2 гээд ардаа 1 тэгтэй. Нэрээ энчээ байгаа энэ тоонд бичсэн энэ таслал бол ерөөсөө л хараад уншихад амар байх гэж тавьсан юм шүү. Таслыг тавихдаа араас нь эхлээд 3 оронгоор нь таслал тавиад явчихдаг. Тэгэхээр энчээ би таслаа энэ тавих нь тийм ээ. Таслал угаасаа ямар нэг юмыг нэмж эсвэл хасах утгад нөлөөлөхгүй л дээ. Зүгээр л уншихад амар байх гэж тэгсэн. 5732-ыг үржих нь 10 нь 57320 гарна. За би энэ ч тэг тавьсан л болохоос ш ботход их амархан илэрхийлэл байлаа тийм ээ. За хардаа бид 5000-ыг 10-аар үржүүлэхэд 50000 болж байгаа зү. 5-ыг 10-аар үржүүлэхэд 50 гарахтаа баараг адилхан байна тийм ээ. 5-ын оронд 5000 л байна гэсэн үг. Тэгээд 50000 гэсэн тоо гарч байна. За бүгдээрээ өөр нэг хичээлээр дараа иймэрхүү бодлогыг яаж боддгийг сурнаа за. Энэ зүгээр л 10-ын хүрднээс ажигласан тгийг ард нь нэмдэг зүй тогтлоо өөр ямар ч тоон дээр ашиглаж болно гэсэн санааг л ойлгох гэсэн юм. Одоо 11-ийн хүрдээ бодъё. За 11-ийн хүрд маань эхэндээ амархан ч гэсэн хэсэг тусам жаахан яривтай болдгийг. За ингээд 11-ийн тэг нь амархан эн чин тэг тийм ээ. 11 нь 1 нь бас л амархан 11 байна. 11 нь 2 нь. За одоо зүй тогтол харагдаж эхэлж байна тийм ээ. Энэ нь 11 дээр нэмэх нь 11 эсвэл 2-ыг өөрийг нь 11 удаа нэмээд гарна. Тэнцүү 22 байна. 11-ийг 3-аар үржүүлэх юм бол тэнцүү 33 гарна. 11-ийн 4 нь 44 байна. За одоо их ойлгомжтой байгаа ах тийм ээ.
11-ийн 5 тэгвэл хэдэн? 11-ийн 5 нь 55. 5-ыг 2 удаа бичиж байгааз 11-ийн 6 тэгвэл хэдэн? 66 штэ тийм ээ. 11-ийн 7 нь 84. За тоглосон юм аа. Уулын тоглох учиргүй л дээ. Болохгүй тийм ээ. Мэдээж эн чинь 77 үстэй. Тоогоо л 2 тавтаад байна. 77. За одоо өнгөө солиодох юм. 11-ийн 8-ийн 88, 11-ийн 9-ийн 99. Одоо тэгвэл 11-ийн 12-ийн хэдэн? 11-ийн 12. Байж байгаараа 10-аар үржүүлэхийг алгасчлаа. 11-ийн 10-ийн хэдэн? 10-ыгаа 2 удаа бичнэ гэж бодож байна уу та нар? Үгүй шүү. Буруу. Ийм давхар 10 байж болохгүй шүү дээ. Тэгэхээр 99 шиг биш эн чинь. За энд харсан доогоо 2 бичнэ гэдэг зүй тогтол бол зөвхөн нэг оронтой тоон дээр л хүчинтэй байх нь. Өөрөөр хэлэх юм бол 1-ээс 9 хүртэлх тоог л давхарлаж болно. За 11-ийн 10-ийн хэдвэ гэдгийг хэд хэдэн аргаар бодж болно. Хэдүүлээ 99 дээр 11-ийг нэмж болно. Тэгэхээр чин 99 дээр 11-ийг нэмэхээр хэд байх вүлээ? Эн чин 110 гарна. За яаж нэмсэнийг та нар 2 оронтой тооны нийлбэрийг олох хичээлээс сурсан байхаа гэж найдаж байна. Ингээд 110 гарлаа. Эсвэл бүгдээрээ саяхан үзсэн 10-ийн хүрдний шинжээр ботсон ч болно. Өөрөөр хэлэх юм бол 11-ийг 10-аар үржүүлэх юм бол 11-ийг өөрийг нь бичээд ард нь 1 тэг нэмнэ. Тэгээд 110 гарна. За 11 энчээ байгааз. Ингээд сүүлд нь 11-ийн 12-ийн хэд байхыг үзье. 11-ийн 12-ийн хэд вэ? За үүнийг олох амархан арга энтер гэж байхгүй. Ерөөсөө л үржүүр нь ийм байдаг гэж тогтоохоо зур аргагүй. Тэгэхээр бид эн чинь ерөөсөө л 11-ийн 11-ээс 11-ээр илүү байх хэвээр. Уучлаарай бас л алгасчихсан байна шүү дээ тийм ээ. Эхлээд 11-ийн 11-ийг бодох хэвээр шүү дээ. За сайн тодруулаадах юм. 11-ийн 12-ыг бодохын өмнө хэдүүлээ 11-ийн 11-ийг бодох хэвээр. За ингээд 11-ийн 11 нь 11-ийн 10-аас 11-ээр их байна. Тэгэхээр үүн дээр 11-ийг нэмнэ гэсэн үг. За 11 дээр нэмэх нь 110 нь 121 гарна. 11-ийн хүрд тоон нэмэгдээд ирсэн ч гэсэн зүй тогтол нь байгаа гэдгийг дараагийн хичээлээс үзээрэй л дээ. За ингээд нэг юм одоо бүгдээрээ 11-ийн 12 дээр ирлээ дээ. За 11-ийг үржүүлэх нь 12. Мэдээж 11-ийг 12 удаа нэмж болно. Эсвэл 12-ыг 11 удаа нэмсэн ч ялгаагүй. Эсвэл хэдүүлээ 11-ийн 11-ээс 11-ээр их байх ёстой гэдээ олсон ч болох юм байна. Тэгэхээр хэд байх вэ? 11 дээр үнийг нэмэхээр 132 гарна. За 132 гарч байна. 121 дээр л 11-ийг нэмчихлээ шүү дээ тийм ээ. Тэгээд 132 гаргалаа. За үнийг бас өөрөөр 10 12 хэдүүгээд эн чинь 120 байсан. Тэгэхээр 11-ийн 12 нь бид 12-ыг ахаад 1-ээр илүү тоогоор үржүүлж байгаа учраас харин түүнээс 12-оор илүү байж тараа. Тэгэхээр чинь 132 гарч ийн гэсэн үг. Яг нэг ижил хариуг олох 2 арга байгаа юм байна тийм ээ. За одоо харин 12-ийн хүрдээ олъё. 12-ийн хүрдийг олчих юм бол та нар ямар ч үржүүлэх үйлдэл байсан ботход бэлэн боллоо гэсэн үг. Цаашдын хичээлээрээ үзэх болно. За тэгэхээр ингээд 12-ын тгийн эн чинь амархан тэг 12-ын нэг нь бас л амархан 12 өөрөө. Одоо харин сонирхолтой болж эхлэх чинь хэдүүлээ үржүүлэх бүртээ 12-оор нэмэгдүүлнэ. 12-ын 2-ын 24. 12 дээр нэмэх нь 12 нь 24 шүү дээ. 12-ыг үржих нь 22 биш ээ. За ахаад бичээдэх юм. 12-ыг үржих нь 3 гэдэг нь 12 дээр нэмэх нь 12, нэмэх нь 12-той тэнцв. Эсвэл 12-ыг үржүүлэх нь 2 гэдгээр бичиж болно. За тэгээд түрүүнээс л хойш буруу юм хийгээд байгаа юм. 12-ыг үрждэг нь 2, нэмэх нь 12 гэж бичсэн ч болно. Өөрөөр хэлэх юм бол 24 дээр нэмэх нь 12 гэсэн. За аль нь ч байсан энэ бүгдээр 36 гэсэн хариутай. За хардаа үүн дээр 12-ыг нэмэхэд энэ гарна тийм ээ. 12-ыг үржих нь 4, 12-ыг үржих нь 4 нь 48. Үүнийг гаргах өөр арга өчнөө байгаа л да. 11-ийн 4 нь 44. Тэгэхээр чи 11-ийн 4 нь 44. Тэгэхээр дараагийнх нь буюу 4-өөр нэмэгдүүлээд ингэж 12 4 гарна. Эсвэл 12-ыг үржих нь 3 нь 36. Тэгээд түүн дээрээ 12-ыг нэмэхээр 48 гарна. За аль нь ч байсан болно л доо. Яагаад гэх юм бол бид үржүүлэх үйлдэл тоонуудын байрыг сольж болдог тийм үү? За цаашаа үргэлжлүүлье. 12-ыг үрждэг нь 5 тэнцүү 60 тийм үү? 15-ын 50, 11-ийн
5-ын 55, тиймээс 12, 5-ын 60. 12 6-гийн хэд байх вэ? За үүнээс 12-оор илүү байна тийм ээ. Тэгэхээр чин 72 байна. 12-ыг үржих нь 7 нь бас л үүнээс 12-оор их. 72-оос 12-оор их гэхээр 84. За нэр зарим тохиолдолд өөртөө итгэлгүй байх юм бол зарим баталгаатай мэддэг хүрдээс санаад жишээлх юм бол 12 5-ын 60 гэдгээ санаад түүн дээрээ ахаад нэг 12-ыг нэмээд тэнцүү байна. 72 байх нь гэж нягтлах шаардлага гардаг. 12 6-нд 72 шүү дээ. Одоо 12 8-ийн хэд вэ? Тэгэхээр 12 7 дээр 12-ыг нэмээд 96 гарна. 12-ыг үржих нь 9 нь 12-ыг үржүүлэх нь 9 гэхээр үүн дээр бас л 12-ыг нэмнэ. Тэгэхээр 108 болно. 108. 12 10-ын энэ чинь харин амархан. Хэдүүлээ 12-ыг ардаа тэгтээ биччихнэ. 120 гарна. Эсвэл 108 дээр 12-ыг нэмээд 120 гаргасан ч болно. 12-ыг үржих нь 11. За үүнийг түрүү батсан тийм ээ. Үүн дээр 12-ыг нэмээд 132 гарна. Ингээд 12 12 нь тэнцүү 144. За ийм зүйл амьдралд чих таарнаа. Надад 12-оор савлсан өндөг 12 байвал эсвэл надад 12 ширхэг 12 байлаа гэж бодъё. Тэгээд тэр нь 12 дахин нэмэгдэхээр 144 гарна. За энэ тоотоо бид бодсноос шихээр амьдрал таарнаа. За ямар ч тач бид үржүүлэх хүрдээ бүгдийг нь гаргаад дууслаа. Харин та нар үнэхээр өөртөө цаг гаргаад энэ бүхнийг цээжлээд аваарай гэж би зөвлөх байна. Сургууль руугаа алхаж явахдаа ч амандаа хүрдээ уншаад 12-ыг 9-оор үржүүлэхээр хэд вүлээ гэд өөрөөсөө асуугаад 11-ийг 11-ээр үржүүлэхээр хэд вүлээ гэдэг ч юм уу өөрөөсөө асууж болно. Биесээ ч хүрдээ асуух хэрэгтэй. Учир нь хүрдээ цээжилчих юм бол ердийн амьдралд маш их хэрэг болно. За дараагийн хичээлээр эргээд уулзцгаая.